Улам бүр даяарчлагдаж буй дэлхийн ертөнцид олон хэлний мэдлэг нь хамгийн чухал чадваруудын нэгд тооцогдож байна. Үндэстэн намсан корпорациуд ч мөн дэлхийн хаанч үйл ажиллагаа явуулж байлаа гэсэн англи хэлийг үндсэн хэл болгон ашиглаж байгаа бөгөөд 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 4/1 нь англи хэлийг ашиглана гэсэн тооцоо байна. Хэлний мэдлэг дээр үндэслэн дэлхийн хаанч өөрөөр байршилд уян хатан ажиллах чадвар нь олон хүний хувьд гол зорилго болоод байгаа билээ. 2017 онд дэлхийн эдийн засгийн форумаас санхүүждэг Global Shapers-ийн жилийн тайм судалгаагаар 180 орны 18-аас 35 насны хүмүүсийн 81% нь гадаадад ажиллах хүсэлтэй гэжээ. Хаанч ажиллаж амьдрах чадвар нь тэдний нийгэмдээ илүү сайн танигдах чухал хүчин зүйл юм. Гэвч гадаад хэлний мэдлэгээс илүү соёлын боловсрол чухал гэдгийг судлаачид онцолж байна. Амжилтын шинэ нууц номын зохиогч Дэвид Ливермор дэлхийн хаанч байлаа гэсэн тухайн үндэснийх нь хэлээр ярихгүйгээр төвөггүй амьдарч чадна гэжээ. Учир нь хэлний мэдлэгээс гадна харилцааны янз бүрийн хэм маягт дасан зохицох нийгэм шиг нь илүү чухал ажээ. Тэрээр 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй орноор явж соёлын боловсролын талаар наривчлсан судалгаа хийж энэ боловсролыг өөртөө бий болгох алхмыг үндсэн 4 хэсэгт хуваажээ. Өөртөө олон соёлын орчинд ажиллах сонирхлыг бий болгох, соёлын ижил төстэй болон ялгаатай байдлын тухай мэдлэгээс суралцах, шинэ соёлын орчинд ажиллах төлөвлөгөө тохируулах стратегтэй байх, тухайн нөхцөл байдлаас шалтгаалan үг хэллэг болон биеийн хилэмж зэрэгэ зөв сонгох чадвартай байх гэжээ. Соёлын боловсрол мэдрэмжгүйгээр олон орны хүмүүстэй хамтран шин зүйл эхлүүлэх нь тийм ч сайн үр дүнд хүрэхгүй бөгөөд энэ төрлийн боловсролоо нэмэгдүүлэх нь таны амжилттай ажиллах бас нэгэн үндэс болох юм.